За тэгээ hi guys тэгээд ерөөсө Roblox free item гэдэг бичлэгийг удаж тэгээд нэг хийчий та тийм биз дээ тий 5 minutes later. За тэгээд мэдээж free item авахын тулд нэг тоглоом мэдээж тоглоно. Тэр нь болохоор ямар ч гэсэн Roblox тоглоом байдаг хэсгээр ингэж хайна. За тэгээд хамгийн их нь гажсан энэ тоглоомыг тоглоно. За тэгээ харж байгаачлан би орсон байна. Тэгээд намайг харж байгаачлан энэ Маша гэдэг үү? Мишка намайг дагаж аваарай. Энэ Roblox-ийн лого дээр ямар ч хамгийн удаандаа 3 секунд зогсоод энэ төр медалийн зурагтай байдаж гэх юмэг авахыг хүлээн. Хэрвээ чи энэ байдаж гэх зүйлийг авсан бол чи эхний free item авсан гэсэн үг байгаа. Тэгээд хоёр дахь free item авахын тулд намайг дагаад нэг үл үздэг шат байгаа. Тэрнгээр юмс оби шиг юм байгаа. Тэрнгээр сайхан явж өгөндөө. Энэ хамгийн бата 30 секунд болох байх энэ дээр. За энэ хэсгээр чи нэлээд гацж магадгүй яадаг гэвэл энэ хэсгээр үл үздэг шат нь урагшаа дахиад гарч ирдгүү. Зүгээр доош унах хэрэгтэй байдаг байгаа. Одоо ер нь бичлэг үтчих тий. За тэгээ явсаар хагаад ингээл ялцах юм дээр хурж ирээд байдаж авсан байгаа. Тэгэхээр ингэсэн юу гэсэн үг вэ гот. Хоёр дахь айтмаа бид авсан гэсэн үг. За тэгээд гурав дахь айтмаа яаж авах вэ гот. Чи зүгээр л гараад орох хэрэгтэй. За ингээл гараад орсон 3 дахь айтем авсан гэсэн үг. Тэгэхээр одоо айтем авсан гэсэн үг. Одоо би та нарт авсан айтемуудаа танилцуулъя. За нэгдүгээр айтем бол энэ шар малгай байгаа. Нөгөө нэг Roblox логон дээр 3 секунд зогсдог гэдээсэн айтем бол энэ. За энэ бол баг хамгийн гоё айтем нахаа. Надад амар таалагддаг. Энэ титэм гэх юм уу да. Энэ нь болохоор нөгөө хоёр дахь саяны шатаар зовсон үл үздэг шатаар гарч авсан айтем. За энэ бол зүгээр саяны rejoin гараад орсон айтем. Энэ ever байгаа. За тэгээд 3 айтем анч болсон байна. Тэгэхээр миний бичлэг дуусна гэсэн үг. За тэгээд миний бичлэгийг нь хүртэл үзсэнд баярлалаа. Лайк болон subscribe дарж дэмжээрэй.